Дараагийн мэдээ. Эргэн ариун тунгалаг нөхрөө мод тарих бүрдэн шагнадаг. За түүний нөхөр гансух хашаанда 200 гаруй мод тарьжээ. Эдгээр модон дунд алимнаас эхлээд 10 гаруй төрлийн жимсний мод бий. Улаанбаатар хотын гэр орооллын аль өрхүүд хашаанда мод тарьж чадвал алим хүртэл ургаж болдгийг тэд батлан харуулж байна. Мөн тэд хашаанда ургасан мойл жацарга нь үхрийн нүд зэргээр жимсний чанмал варан хийдэг болжээ. За эргэн ариун тунгалаг нөхрөө шагнаад л байвал сайхан амьдарч болдог юм шүү хэмээн ярьж байна. За Согин найрхан дүүргийн 20 дугаар хорооны хой талын гэр орооллын хэсэгт ирсэн байна. Тэгэхээр яг энэ үзэгч та бүхний харж байгаа энэ 200 гаруй модтой энэ хашаанд бол хамгийн анх юу ч байгаагүй ийм сайртай чулуутай ийм газар байсан. За яг энэ хашаанд Согин найрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн ганс ух болон ариун тунгалаг маань худалдаж аваад газраа худалдаж аваад энэ газарт хамгийн анхлаа гэр барьж амьдэрсэн. За тэрний дараа энэ яг өөрийнх нь үзэгч та бүхний яг ард харагдаж байгаа шүү дээ. Энэ байшин бол өрхийн үйлдвэрлэлийнх нь одоо цех болсон байгаа. Яг энэ жижиг байшин барьж амьдарч байсан. За дараа нь бол яг бидний баруун галт харагдаж байгаа яг өөрсдийнхөө хүссэн энэ цэвэр бохир за ингээ халуун хүүтэн усаа шийдсэн энэ байшингаа барьсан. Эхлүүлээд үзэгч та бүхэндээ бас энэ гэр бүлийнхаа бүтээн байгуулсан энэ амьдралынхаа орчин гоё болгосон энэ зүйлийг сурвалжлан хүргье. Ингээл мод тариал юм хийгээд ахаар ихнэр нь шагнаад байна тийм ээ. Оо тийш шагнаа шүү дээ. Шагнаш тест толтол шагнаш. Чимээг ээж байгаа сюрприз яриад тэгэл ер нь баярлдаг юм доо ханда. За одоо нэг толтол дэмжинэ гэдэг шиг дэмждэг. Тэгээд өөрхөн энэ бүхнийг л яг өөрхөн гараар бүтээсэн манай он ч. Анх энэ жижиг байшинг барьснаас ахуулаад ингээл ер нь бол жижиг байшингууд яг бид нөгөө дүүнэртэйгээ барьж ирсэн баг. Тэгэл хоёлоо за хашаагаал ихлэ гоё болгоё гэл. Тэгээд эн чинь нөгөө хөрсөн ямар үлээ нэг юм шаварч юм шиг тийм шавхаа. Тэгээ хоёлоо бүр ингээл дайрга майр гасгаал за одоо тэгвэл хийх юм байна гэл яг нөгөө боломж болцсон дээр л тулгуурлаад юм хийгээд эхэлж байгаа байхгүй. Эргэн ганс ух анх эхнэртэй зурулж мод тарж эхэлсэн бөгөөд тэдний хурмын ёслол хамгийн томоохон шагнал нь байжээ. Эхнэр ариун тунгалаг нь нөхөртөө гинтийн бэлэг барьж хурмын ёслолыг нь үдшилэг болгон зохион байгуулж өгсөн нь нөхрийг нь улам урамшуулжээ. За таныг бол энэ том байшингаа бариад дууссан чи эхнэр нь гоё шагнаад хурм хийсэн гэсэн үү? Тэгсэн шүү дээ хэлэхгүй байж байгаа. Гоё зураг авуулъя, гэр бүлийн зураг авуулъя гэдээ аваа явсан. Тэгэл гонжомо өмсгөл би зураг авах юм болоо гэж утсан чи юу вэ? Яваас чи манай ихнэр чад өрөөг онгойлгосон чи хормын утас өсөөс би чи тухтаалтай биш яалчгүй тэгэл бас тийм болсон шүү дээ. Тэд одоо хашаандаа ургасан жимсээ хураа авч өөрсдийн гараар чанамал бэлтгэн өрхийн эрхцээгээ хангаж байна. Мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэхээр хөлдөөсөн бууз, хуушур, хэрцэн гурил зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл боловсруулж эхэлжээ.